Амархан сайн байцгаана уу? Манай кофеин тавтай морил Оросын албаны улс руу аялахаар, суралцахаар урт замыг эхлүүлсэн та бүхэндээ аян замын турш хэрэгтэй мэдээллээр хангаж мөн сонирхолтой хөгжилтэй цагуудыг хамт бүтээлцгээр вогоонд болсон яриа подкаст эхлүүлж байна. Та нар маань чивчээ зүгээд мөн халуун цай, кофегоо ортуулан шимтэн сонсоорой. За, ингээд галт тэрэг хөдлөлөө шүү. Хөрхөн зорчигч бутгнуудаа. Ингээд дараачийн бодол хүртэл бидний ярилцах сэдв Оросын албаны улсад тэтгэлэг горилох эхлэл болон их сургуулиас ирэх урилгын талаар ярилцуулна. Хамгийн анх 10 сараас тэтгэлэг маань зарлагдаж эхлээд сайт дээрээ өөрийн тэтгэлэгт горилох өргөдөл буюу бичиг баримтын хуулбар болон өөрийн мэдээллийг өгсөн хугацаанаас өмнө хүсэлтээ явуулдаг. Мэдээж та тэнцэн тохиолдолд дараачийн үе шат буюу эрүүл мэндийн үзлэгт орон тухайн мэдээллээ сайт дээрээ байршуулна. За, хэрвээ тэтгэлэгтэй тэнцээгүй бол энэ нь асуудал огт биш. Миний хувьд л огт биш. Жилийн хугацаанд та яг одоо байгаас илүү өөрийгөө хөгжүүлээд, өөрийнхөө сонирхлыг илүү таньж мэдээд, магадгүй инженерээр явчихсан бол бас арай өөр мэргэжлэр жилийн дараа ихэд явах сонирхолтой болох ч байсан юм билүү. Нэг бодлын завшаантай хэрэг гэж бодож байна. Яг нэг жилийн дараа ахинч тэтгэлэг зарлагдахад танд яг энэ сайт ахин тэтгэлгээ өргөдлөө өгөхөд нээлттэй явах болно гэж хэлэхэд таатай байна. За, хэрвээ тэтгэлэгтэй тэнцэн горилагч та нартай хандаж хэлэхэд Оросын боловсрол шинжлэх ухааны сайт буюу образовательные программы Российских университетов для иностранных граждан сайтаас өөрийн анкетын статусыг харуул 6 үе шат харагдах болно. За, энэ сайтынхаа линкийг тайлбар хэсэг дээр нь линкээр нь оруулах болно. Тиймээс та нар эсвэл Оросын Мамуу Telegram канал, Facebook пэйж дээр оруулах болохоор та нар минь линкээр ороод өөрсдийнхөө материалыг яг аль үе шат дээр хаана яваагаа MG кодороо нэвтрээд харж болно. За, ерөнхийдөө 6 үе шат маань анкет оруулах хэсэг. За, анкет маань илгээгдэж байгаа гэсэн хэсэг. За, хамгийн сүүлд нь болохоор таны материалыг сургуулийн амжилттай хүлээн авлаа гэсэн хэсэг гарч ирдэг болохоор яг энэ сайтаараа Оросын албаны улс руу явахад бичиг баримт маань бэлэн болсон байна уу, үгүй юу гэдгийг хардаг чухал сайт болохоор линкийг хадгалаад аваарай гэж хүсэж байна. За, одоогоор 4 сард таны сонгогдсон 6 сургуулиас таныг манай сургуульд тэнцэн гэсэн хариуг уг сайт дээр байршдаг. Зарим тохиолдолд тухайн сургуулиасаа хамаарат хэлний бэлтгэлтэй үндсэн сургуультай биш, өөр сургуульд эсвэл бүр өөр хотод сурах магадaltaй байдаг. За, би бол өөр хотод бас өөр сургуульд хэлний бэлтгэл дээрээ сурч исэн. Энэ нь айх зүйлгүй. Нэг жил өөр сургуульд орс хэлийг шамдан сураад төгснөхийн дараа намраас нь үндсэн сургуульд орж болно гэсэн үг. За, нэг бодлын өөр хотод нэг жилийн сонирхолтойгоор өнгөрөөнө л гэсэн үг. Ерөөсөө сургуулиасаа хамаарах болохоор яг батны ол хэлж чадахгүй шүү. За, сургуулиас тэнцэн гэсэн хариу авсны дараа юу хийх вэ? За, тухайн сургуульд сурдаг дээд курсын Монгол ахын дүүсээ олоод сургуулийнхаа талаар судлах. За, сургуульд очихоос өмнө манай сургуульд яг юу бэлдэж авчрах хэрэгтэй вэ? Яг мэргэжлээсээ хамаарат яг бэлтгэгдэх юу хэрэгтэй вэ гэдгийг дэд курсын хагш нараас асууж лавлах хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн таныг Оросд очиход зааж зөвлөж туслах сургуулийнхаа хүнийг олох нь бичиг баримтаа хөөцөлдөхөд мөн дээрээс нь за ямарваа нэгэн мэдэхгүй чадахгүй асуудал гарахад зөвлөлтөөд за Оросд очиход таныг тосож аваад сургуультаа хүлээлгэж өгөхөд тийм хүнийг олох нь чухал юм шиг санагдсан шүү. Ганцаараа болохоор арай хэцүү, арай хүнд хүчээр юм шиг жоохон тэгж санагдсан. Хүнээсээ л шалтгааллах баг. Гэтэ ер нь гадаадаас хүний газар болохоор бас хань алах хүний эртгээ олж исэн дээр хаа. За, мөн хамгийн чухал нь Орос хэлээ эртнээс сайн сурч хичээлэх хэрэгтэй. Хүний газар очиод онгоцны буудлын дээр, банкн дээр гадуур хөөцөлдөх бичиг баримтын ажлаас ахуулаад Орос хэлний хэрэгцээ үнэхээр хэрэгтэй байдаг болохоор эртнээс шамдан суралцах хэрэгтэй. За, манай төлбөртэй Telegram Орос хэлний сувгийг сонирхож байвал чатаар ороод ирээрэй.
За нэгэнт тэтгэлэг авснаа мэдсэн та бүхэн маань Орос хэлийг хайрлаж, дурлаж сураасаа гэж хүсэж байна. Бидний хамгийн их санаа зовх зүйлүүдийн нэг бол хэл юм. За ингээд та бүхэндээ юу вэ? Хэм бэ? За эрхэм хүндэт сонсогчдоо манай Гүфэн Оросын алдарт яруу найрагч Александр Сергеевич Пушкин орж ирсэн байна. Я помню чудное мгновение. Би Москваас гарахдаа жоох сүү авчихсан байсан чинь Пушкин ах мөнөөгөө дуусгачих шиг боллоо. За ямар ч тач бүгдээрээ хүүшээ бүр нам удаа төгсөн шүү дээ. За ямар ч тач бүгдээрээ Пушкин ах шиг мундаг яруу найрагч болохгүй ч гэсэн Орос хэл соёлыг суралцахыг хүссэн хүн бүхэн Оросын маам руу бичээд сарын биш 2025 он хүртэл сурах эрхийг энэ яриаг сонсож байгаа та бүхэндээ авах боломжтойг нь тулахад таатай байна. Ихэнхдээ горилогч таныг сонсон сургуультай хүлээж авахд бэлэн буюу Оросын албаны улс руу ирж олно гэсэн таатай мэдээг 6 сараас 8 сарын хооронд аль бие ёсорын сайт дээр бичиж өгдөг. За энэ нь 4 эсвэл 5 дахь үе шат дээр мэдэгдэнэ гэсэн үг. За одоохондоо хөөрхөн ботгонууд та нар төвчээртэй хариугаа хүлээгээрэй гэж хүсэж байна. За сургуулиас хариу ирчлээ. 7-8 сар болчлоо. Дараагийн бидний анхааралтай авах чухал зүйлсийн нэг юу вэ гэхээр Оросын албаны улс руу явхад биднээс хичнээн хэмжээний зардал гарах буюу эхний жил гарах зардалын талаар ярилцуулна. За эхний ээлжинд онгоцны билет, төмөр замын билет авах талаар, за баталгаатай сайтууд буюу Төтөрөв, Иршэдэ, аваа Sales буюу гэх сайтуудаас өөрөө та дурын өдрөө сонгоод билетээ захиалж болно. Эсвэл манай пэйж руу бичээд хямдар билетээ баталгаатай захиалуулж болно шүү. За энүүхэндээ гэх нэг нууц задлахад байна штэ. Эрт захиалах тусмаа хямд байдаг билээ шүү. Тэгтээ билет захиалахаас өмнө буюу за зам бүгдээрээ явахынхаа өмнө заавал сургалтын виз Оросын албаны улсын элчин сайдын яамнаас авах ёстой. Монгол дахь однократная буюу эхний удаа нэг удаагийн чиглэлийн визийг $80-оор, за энэ нь нийтдээ 90 хоногийн виз байна. $80 аваад за Оросын албаны улсад буюу Ирхүүд, Новосибирск эсвэл Санктад очиод визээ 90 хоногийн хугацаатай визээ ахиж сунгуулна. Энэ нь 2000 рублээр сунгуулна. Энэ нь многократная буюу нэг жилийн хугацаатай виз худалдаж авна гэсэн үг. Оросод сургууль дээрээ очиод хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсийн нэг бол эрүүл мэндийн даатгал. Энэ нь за таны эрүүл мэндийг хариуцж байгаа буюу за хүний нутагт байгаа тохиолдолд өвдөх, халуурах ямар нэгэн тохиолдолд анхны тусламжийн үйлчилгээ цаашлаад зарим нэгэн шинжилгээг үнгүй хийх гэсэн журамтай байдаг. Энэ нь сургуулиас шалтгаалаад өөр байдаг. Зарим сургууль 10,000-аас дээш байдаг, зарим сургуульд 10,000-аас доош байдаг. За ерөнхийдөө бол дунджаар 10,000 рубльгээ тооцжээ. За эрүүл мэндийн даатгалыг сургуультай хийлгчээд дараагаар нь дотор ойрны төлбөрийг хийх ёстой. Дотор ойрны төлбөр за дунджаар 1000 рубль. За зарим сургуультаас 1000 рублээс дээш, зарим сургуульд 1000 рублээс доош. За манай сургуулиа ойролцоогоор 1000 рубль байдаг. Тэгээд зарим тохиолдолд бас ер нь аль сургуулиас л их юм хамаардаг. Зарим сургуульд сараараа төлөө очиж болно. Зарим сургууль 6 сараараа төлдөг. Нэг тиймэрхүү байдаг. Танай сургуулиас шалтгаална. Тийм болохоор дээд курсынхаа хичнээн бас сайн лавлаж асуух хэрэгтэй. За бас мөн чухал зүйл нь хурууны хэний шинжилгээ. За хурууны хэний шинжилгээ гэдэг нь за тодорхой хэмжээний цусны шинжилгээг өгөөд ямар нэгэн өвчнгөө гэснээ батлаад тэгээ хурууны хийгээ бүртгэл үүсгэж өгөх ёстой, дарах ёстой. За энэ талаар гэхдээ яг явах үеэр нь дэлгэрэнгүй ярих болно. Ерөнхийдөө бол ерөнхий яриа явчих гэж бодож байна. За мөн танд эдгээр зардлаас гадна хувьсаа гарах зардал зөндөө байгаа. За мөн галт тогооны хэрэгсэл авах хэрэгтэй. Хайрлын тавг тогоо гэд миний хувьд бол
2000 рублийн дотор тогоогоо нэг 600-аас 1000 рублийн дотор аваад нийтдээ миний галтгооны хэрэгсэл 2000 рубль болсон ойролцоогоор. За мэдээж гампанц түнхэн шанага тэгэл утга заазуур гэл тэр мэт зүйлсээ би шууд бүгдийг нь Оросоос очиж авч ирсэн. Одоо 3 жил хэрэгжилж байгаа. Нэг ч юм энэ хаяагүй дэжгүй чанартай байгаа. За галтгооны хэрэгслийн хувьд бол таны зардлаас шалтгаалах баг. Энийг бол ингээд дуусгая. Бичиг баримтын хувьд гэвэл 12 төгссөн гэрчлэгээ хэрэгтэй. За ямар нэг их сургууль төгссөн бэл диплом хэрэгтэй, гадаад паспортны оригинал орчуулга хэрэгтэй, мөн төрснөөс хойш хийлгэсэн вакцины бичиг хэрэгтэй. За хүүхдүүд 12 төгссөн гэрчлэгээгээ мартаад тэгээ хизээ хойно нь сургуулийн тэгээд мэдээж нэгхэн тодорхой байхад үлдээчээд шудангаар тэгээ гэрийнхэндээ явуулж муулуулаад жоохон ажил олоод идэг тиймээс 12 төгссөн гэрчлэгээгээ заавал авч явах хэрэгтэй. Мөн гадаад паспортны оригинал авчруулах заавал хэрэгтэй. Төрснөөс хойш хийлгэсэн вакцины бичгээ хүсүүдээс эсвэл өөрийн амьдардаг сон дүүрэгтэй хорооноос очиж авч болдог юм шиг байлаа. Би өөрийнхөө хувьд бол хүсүүдээс очиж хийлж авч исэн. За хамгийн чухал зүйлсийн нэг бас цээж зураг 3 харьцан 4. За 3.5-4.3.5-ыг харьцан 4.5 хэмжээтэй цээд зургууд буюу Оросын визний хэмжээтэй тэгээ энгийн хэмжээтэй зургууд 12 ширхэг ч юм уу эсвэл 10 ширхэг ч юм уу тодорхой хэмжээгээр авч явсан арай дээр санагдсан. Яагаад гэвэл Оросд цээд зураг даруулах нь айгүй үнэтэй байдаг. Монголд байхаас илүү үнэтэй санагддаг. Тиймээс нэг даруулгахдаа олноор нь даруулчвал бас энд тэнд цээд зургийн зураг дарах газар хайгаад Оросд бодлаа тэг яваад байхгүй шууд цүнхнээсээ гаргаж ирээд ер нь цээд зургууд аюул их хэрэг болно. Оюутны үнэмлэх авахд ямар нэгэн номын сангийн карт авахд гэх мэт хэрэг болдог болохоор Монголоос хэмжээгээр нь цээд зураг гаргаад авцсан дээр юм шиг санагддаг. За тэгээ өөрийнхөө 12 төгссөн гэрчлэгээ ч юм уу байгаа бүх бичиг баримтуудаа 2-3%, магадгүй 4-5% ирэхээс өмнө канандуулаад хувилаад ирсэн арай амар санагдсан шүү. Бас хойно хувилах нь канан хийх нь жоох үнэтэй. Монголыг бодвол тэгж санагддаг. За би сая виз сонголтын талаар ярихдаа Оросын 3 хотыг дурдсан. Гэхдээ заавал тэр 3 хотод очиод виз сонгуулна гэсэн үг биш шүү. Буруугаар ойлгоо. Өөрийн амьдрах сурах хот тэгээд сургууль дээр очиод тэгээд танаа сургууль танаа визийг сонгож өгөх хэрэгтэй шүү. За тэгээд түрүүний нөгөө нэг баахан цээд зураг хувлуулаарай гэдсэн шүү дээ. Тэгээд тэрнээсээ Оросын визний хэмжээтэй тэр цээд зургаа сонгохдоо 2% ч үлээ 3% өгд юм бэлээ. За ингээд бичлэгээ ер нь дуусгаад хэлэхэд бичиг баримтуудаа та хэд маань очиад заавал Орос орчуулганд оруулах ёстой. Яагаад гэвэл Монгол тамгатай орчуулгуудыг Оросын улбаны улсын нутаг дэвсгэрт тамга нь ямар ч хүчин төгөлдргүй болдог болохоор та нар маань Орос тамгатай Орос орчуулгын газар орчуулсан нь дээр угаасаа танаа сургууль Монгол тамгатай орчуулгыг хүлээж авахгүй байх. За нэг сайхан цай уучих. За би ингээд Оросд амьдарсан, Оросд сурсан жилүүдээ яг вагон талсан аялал, вагон талсан мөчүүдээр ингэж төсөөлвөл миний станцын болгон зогссон буудал болгон үнэхээр ад жаргалтай сайхан байсан. Оросын хотуудаар аялаж үзсэн, өөр газар, өөр найзуудтай нөхөрлөж үзсэн, маш гайхалтай төгс төгөлтөр гэж хэлж болохоор хүмүүстэй танилцаж өөр улсын соёлыг хамт найзтайгаа хуваалцчихсан болохоор маш аз жаргалтай жилүүд өнгөрсөн. Гэхдээ энэ аз жаргалтай жилүүдийн голд нь бас ингэж дэр нойтой хонсон, уйлсан, өвдсөн тиймэрхүү үе бол бас байсан. Тийм болохоор та бүхэндээ яг над шиг аль болох Оросд сурахдаа аз жаргалтай талаас нь хараасай гэж хүсэж, сайхан бүхэн тохиолдосоо гэж хүсэж.
За ингээд буудалтаа ирчихлээ. Одоохондоо гол мэдээллүүдэд та бүхэндээ хүргэж чадлаа гэж бодож байна. Хэрвээ та орс хэл, билет захиалах, виз бүглэх, тэтгэлэг авах, баталгаа орчуулгын талаар мэдээлэл хэрэгтэй бол бид бүгдийн Facebook, Telegram хуудас руу бичиж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү. За ингээд та бүхэнтэйгээ дахин уулзах ерөөлийг дэвшүүлье. Уважаемые пассажиры, пригородный электропоезд с сообщением Санкт-Петербург